тусад нь сэдв гараад ярьсан ч болохоор зөв гэхдээ энэ дээр бол хальт дурдъя гэж дуртахаас сонголт байгаад үлбэг хистерийг дурдсан учраас лоботомыг дуртахаас сонголтгүй. Харлик хүнийг биднээс ажиллахаар нөгөө нэг нүрээ ботож модж байгаа ингээд хитрхи их нүрээ ботцсон шил одоо тийм ингээд үсмэсээ бүр амар ингээд бүр гоёор бооцсон тэнгуүтлээ өмсөж байгаа хувцас найл болох биеийнхаа хэсэг илүү гаргасан хувцас задгаа хувцас өмсдөг ч юм уу тий тэднээс нэг ямар зоригтой байгаад байгаа юм бэ гэхээр анхаарлыг өөр дөр татах гад нь шүү дээ тэр бүх анхаарлыг өөр дөр татах гад за өнөөдөр ямар сэдвийн тухай ярих чаа ойлоо за өнөөдөр болохоор ер нь хүн болгоны Фрейдийг таньж мэдчих үедээ танилцдаг хистерия буюу тэр үед бол хистерия гэж нэрлэсэн. Одоо бол DSM англиар бол histrionic personality disorder буюу монголоор бол одоо бид нар бол ашиглахдаа хистери л гэж ашиглаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол орчуулга байхгүй. Хистери бие хүний эмгэг гэдэг энэ эмгэгийн тухай ярихаар бэлдсэн байгаа. Энэ бол манай сонсогч нараас хэд хэд давтагдсан хүсэлт ирсэн. Энэ эмгэгийн талаар яриач гээд сонсогчтой хүсэлтэн дээр толгуурлын энэхүү дугаар хийж байгаа гэсэн. Тийм энэ өөрөө одоо ингээд тухайн үед бол нэлээ шууган тарьжсэн асуудлуудын нэг тий. Одоо тухайн үед анх гарч ирж байхдаа ч гэсэн шинжлэх ухаан хөгжөөг үед иймэрхүү зүйл гарч ирж исэн. Гэхдээ одоо ингээд яг шинжлэх ухаан хөгжсөн үед ямар зүйл болсон гээд хоёр талаас нь ярина. Шинжлэх ухаан хөгжөөг байх үед энийг буруугаар ашигладаг үеч байсан, зүгээр ашигладаг үеч байсан. Үүнийг ашиглаад маш олон хүмүүс тий бүр хөгжлийн мөрөгшөлтэй болсон ч зүйлсүүд байгаа. Тэгэхээр энэ бол ер нь бол түүхийн өрн нөлөөний хувьд болохоор маш олон талаас нь болохоор өөрчлөлтийг бас авчирсан. Маш олон талаас дэвшилж авчирсан. Тухайн үед болохоор шинжлэх ухаан байхгүй бол ямар асуудлууд үүсч болох юм бэ гэсэн бас аюултай. Тэг буруу тал руугаа явах юм бол ямар аюултай вэ гэдэг талаар ч гэсэн харуулсан маш сонирхолтой дугаар болно гэж бол найдаж байна өнөөдрийн дугаарыг. Тэг шинжлэх ухаан дотор ялангуяа empiricism буюу энэ судал баримтат дээр тулгуурсан, өгөгдлөөр тулгуурсан судалгаа байхгүй үед бол одоо юмс ямар байсан бэ гэдэг бас харах нэг боломжтой. Тэгэхээр хистери гэдэг эмгэг нь яг яадаг юм бэ гэхээр бие хүний эмгэг гэдэг маань бол хүний зан төрөх, зан үйл, ааш араншин одоо хит өөрчлөгдөх, хитээдсэн байх тухай л ерөнхийдөө бол бид нар дийлэнхтэй ярьдаг. Тэгэхээр хистери мөн адилхан байнгын хүмүүсийн анхаарлын төвд байхыг хүсдэг. За сэтгэл уярам, анхаарал татам түүхүүдийг байнгын ярьж идэг. Заримдаа бол бүр ингээд зарим зүйлсийг дэгстүүлээ зохиогоод ч болоогүй хамаагүй яриад явж идэг. За мөн амьдрал нь нэг драма буюу одоо кино, зохиол, жүжигийн зохиол шиг өрнөллүүд дунд ингээд явж идэг. Энэ төрлийн зан үйлүүд нь эсвэл ааш араншингууд нь зөвхөн бие хүний онцлогоос болох уу эсвэл тухайн бие хүний онцлог нь эмгэг түвшиндээ хүрсэн байх уу гэдэг дээр бол одоо бид нэр ялгаа заагийг нь гаргана гэсэн. Тэгэхээр мэдээж одоо өөдрөг байх, эрч хүчтэй байх, цоглог байх, эсвэл бусдад ийм баяр баясгал мэдрүүлэх тийм хүсэл сонирхолтой үнэтцүүлтэй хүмүүсээс байж болно те. Байнгын айлуулах өөрийнхөө гонж готарчааг харуулахгүйгээр найзуудынхаа гэр бүлийнхаа хажууд бусдыг инээлгэх гэсэн ийм одоо аашаар шиг гаргаж байгаа хүмүүсийн хувьд бол мэдээж бид нар өнөөдрийн эмгэг гэдэг зүйлийг бол ярихгүй. Гэхдээ ямар тохиолдолтой гэдгийг харцгаая. За тэгэхээр histrionic personality disorder буюу бид нэр товчлоод HPD гэж нэрлэдэг. За монголоор бол зөвхөн хистери гэдээ яриад явна. Тэгэхээр хистери маань ингээнээр бол зан төлөв эмгэг. За тэгээ хүн бусад анзаарагдах хүчтэй шаардлага дотроос нь мэдрэгдээд түүнийг одоо хорж барьж дийлэхгүй те. Тэгээд хорж барьж дийлэхгүйг бол маш нөхцөл байдал тохироогүй харилцаж байгаа хамт байгаа хүмүүсийнхаа онцлогийг нь харгалзаж үзээгүй зөвхөн өөр дээр анхаарал татах гэсэн ийм одоо үйлдэлүүдийг хийж байгаа бол те. За тэгээд анхаарал татахынхаа тулд зохиогоот ч хамаагүй, худлаач хамаагүй үйлдэлүүдийг, сэтгэл хөдлөл нь бүр ингээ хитээдсэн сэтгэл хөдлөл. Хий нэгэн бага зэргийн хөгжилтэй юм ярангуй тэрэн дээр ингээд савж унтлаа инегээд байдаг ч юм уу. Хөл гараа бүр ингээд цохол хажуудлаа нуруунд дээрээсэн цохол хажууд тохиолж баалчихжээ. Баал. За мэдээж энэ бол чадахгүй бол ер нь байц сууж чадахгүй тийм хөгжлийн хүн байх нь шүү дээ. За мэдээж зарим тохиолдолд хүмүүс ингээд хойшоогоо савж инээдэг ч юм уу те. Айгүй их амаа ангааж инээдэг хүмүүс бол байж болно те. Гэхдээ энэ дэр бол хитэтэлсэн байдлыг ярьж байгаа гэсэн. За тэгээд өөрөөр бол бараг л цаг үргэлж хит өөдрөг хөөрөв дороо тогтож ядсан байдаг. За
Тэгээд шинэ хүмүүстэй уулзахдаа аль эсвэл гадуур хамтдаа алхаж явж ирсэн нэг газар руу хамт орохдоо дэлгүүр рүү орохдоо ч юм уу аль эсвэл кино үзэхэд кино театр руу орохдоо гиг үнт жоохон өөр болчдөг. Гадаа хэрхэн байж ирснээсээ өөр болчдөг. А энэ нь болохоор бусдаасаа нэг ялгарах гад байгаа зорилготой байж болно те. Энэ ялгарах гад байгаа нь бусдаас ялгарах юм бол өөр дээр анхаарал татах гад байгаа учраас ийм ялгарлыг үзүүлж байгаа. Нэг нь бол зарим талтай бол гадаа их өөдрөг байжснаа дотор орж ирэнгүүтээ гиг нэг хувьсгээд даруй төлөв болчдөг ч юм уу те. Аа энэ бол нөгөө гадаа инээлдэж хөрөлжсэн үед бол найзууд нь ч гэсэндээ тэр энерги дотор хамтдаа байсан учраас атмосфер буюу уур амьсгал нь тийм тогтцсон байгаа. Гиг нь түүнээсээ гараа авчиж. Аль эсвэл гадаа нэг айхтар хөөрөө биш байсан дотор оронгуудаа олонний дунд ороод ирэнгүүт бүр орилол чангачааг инээлдэл ч юм уу те. Иймэрхүү загварлуудыг олж шин гаргадаг байх нь. За тэгэхээр ийм хүнийг эсвэл ийм найз танд байдаг бол ийм хүнийг таньдаг бол эсвэл ингээд саяны шинжлэлүүдийг загварлуудыг хэлэхээр магадгүй та өөрийгөө яана би ингэдэг штэ гэж бодож байна уу тий. Тийм саяных шиг одоо шилбэл ямар нэгэн байдлаар тий сайн юм хийгээд ч болоо хүмүүсийн анхаарлыг татах гал тий эсвэл ингээл нэг өөр хүн шинэ хүмүүстэй уулзч молцсонгод гинт ингээл зам маань өөр болоод хувираал тэнгуэл тэр шиг хүмүүстэй одоо зарим нэг амар тийм одоо манахаар одоо юу гэмдэ кринж гэж ярьдэн штэ тий нэг бусдын өмнөөс нэг бөхсуулаан гэж ярьдаг шиг нэг ерөөдөө нэг алхам тутамда бөхсөг таны нүрийг бөхсөйг улаалгаат ч болоо нэг гэсэн доо хамаагүй хүний анхаарлыг татдаг тийм ер нь бол төрлийн хүмүүс гэж хэлж болно. Хаана байгаагаас үл хамааран хинтээ байгаагаас үл хамааран өөрт хинт ч хамаагүй зөвхөн өөр дээрээ л ер нь анхаарлыг татчихвэл санаа намардаг тиймэрхүү хүмүүсч болол хэлээд байгаа ер нь бол саяныхаас. Тэгээд энэ болохоор зөвхөн энгийн биш те. Огцом зангууд нь өөрчлөгдөөд огцом тохон байдлаасаа өөрчлөгдөөд хурц тийм авир үйлдэлүүдийг бол гаргаад байгаа тийм. Энэчнээс бол одоо зохиолын дөрүүд гэх юм бол Batman дээр гардаг Joker-ийн Harley Quinn тий. Harley Quinn бол ерөөсөө энэ histrionic personality-гийн бараг сонгодог илэрхийлэмж юм шиг надаа санагдтiin. Гэхдээ яг энэ кинон дээр ч юм уу уран зохиол дээр Harley Quinn-ийг histrionic personality disorder-тэй гэж бол гардаггүй байх би өөрөөсөө уншиж байгаагүй. Гэхдээ одоо хамгийн сүүлд гарсан Birds of Prey гэдэг 22 оны яг Harley Quinn дээр төвлөрсөн кино байдаг шүү дээ. Тэрэн дээр найруулагчийнхаа энэ хийсэн сценерүүд дээр Harley Quinn-ий тэр хит дэгстүүлж байгаа зан үйлүүд, сэтгэл хөдлөлүүдийг нэлээсээ харуулсан юм шиг санагдтыг. Жишээ нь Harley Quinn-ийг баригдчаад хүлүүлээд нэг өрөөнд ганцаараа байжтэй. Тэгснээр тэр хүлүүлсэн газараасаа дайсны талаа хүнтэйгээ зодтолтод гараад явдаг байхгүй. Цонхоор нүсрээ гардаг шиг санагдаад байна. Тэгэхэд ингээд яг камерын өнцөг бол зөвхөн Harley Quinn-ийг ийм хамгийн шилдэг, хамгийн мундаг дүр шиг одоо харуулж байгаагаар ер нь л гардаг байхгүй. Тэгээ үзэж байгаа явцад болохоор яагаад ийм сонин одоо histrionic personality-ийн тухай мэдэхгүй байхдаа үзэж байхад бол яагаад ийм сонин өнцгүүдээс Harley Quinn-ийг ингэж амар харуулсан юм бол тэгээ энэ бол супер хүчтэй баатар биш шүү дээ тий. Бараг боломж энгийн хүн хийхэд төсөөлөгдөхгүй зүйлүүдийг чинь Harley Quinn хийгээ яваад байгаа хэрэг. Тэгэнгүүт жоохон авцалтаагүй л ингэж бодмаар тий. Тэгэнгүүт ялцчихгүй магадгүй найруулагчийн зорилго одоо Harley Quinn-ийн тэр хистери зан төрхийг нь илүү харуулахын тулд тиймэрхүү шийдлүүд сонгосон болов уу гэж би бас сүлд бодсон. Бас Harley Quinn-ийн хувьд бол Тэвчэн сая ярьсан тэр Harley Quinn дээр бас нэг юу орж ирсэн. Бас нэг histrionic personality disorder HPD-гийн хистериагийн болохоор нэг юу н орж ирлээ. Бас нэг чанар нь болохоор за тэр нь юу юм бэ гэхээр Harley Quinn-ийг биднээс ажиллахаар нөгөө нэг нүрээ бодож байгаа ингээд хитрхи нүрээ бодцсон шил одоо тий ингээд үсмсээ бүр амар ингээд бүр гоёор бооцсон тэнгуүтлээ өмсөж байгаа хувцас найл болох биеийнхаа хэсэг илүү гаргасан хувцас задгаа хувцас өмсдөг ч юм уу тий тэднээс нэг ямар зоригтой байгаад байгаа юм бэ гэхээр анхаарлыг өөр дөр татах гад нь шүү дээ тэр бүх анхаарлыг өөр дөр татах гад за тэгээ тэр нь ямар аргач гэсэн хамаагүй чи өөрийнхөө биеийнхаа хэсэг илүү гаргаад хамаагүй секси харагдаж гин үү яаж юм тий секси харагдсан маань бид залуучуудын нүд тэр Harley Quinn дээр очино. Тэгэхээр нөгөө яаж юм? Өөрийг нь тэр анхаарлын юу яагаад хооллоод нь шүү дээ. Тий анхаарлаар юу н хооллоод нь шүү дээ. Анхаарал тавьж үлээвэл тэрнгээр нь хоолдог хүн байх нь шүү дээ. Гэхдээ ямар аргаар тэр хүн анхаарлах нь хамаагүй. Өөрийгөө хувцаа тайлаатж байна уу? Ил гаргаадж байна уу? Тий одоо шилбэл хитрхи нүрээ будаатж байна уу? Эсвэл хитрхи бүр ингээд тий үсмэсээ өөрчлөөд улаанд тий тэгээд цэгэр олгоодж байна уу? Яварч хамаагүй. Гэхдээ анхаарал татах нь чухал тий. Ер нь бол
hysteria хүмүүсийг бид нэр богиноор бол ер нь attention seeker буюу анхаарал татагч гэх юм уу тий татагч гэж орчуулга анхаарал хүсэгч гэж одоо ярьдаг тий. Гэхдээ дийлэнх тохиолдолд бид нэр тухайн хүнийг hysteria үгүй юу гэдгийг мэдхгүйгээр attention seeker гэж хэлэх тохиолдлууд бий. Мэдээж хүмүүст бол хин нэгэнд харагдаж үзэгдэх чаддаг зүйлээрээ одоо жоохон өнгөрөх те чаддаг зүйлээ харуулж итгэл олох гэдэг иймэрхүү тохиолдлууд бол мэдээж бий. За гэхдээ одоо саяных саяных яг гэхдээ үннийг хэлэхэд бол хүн болгон л attention seeking шүү дээ. Яг бодоод үзсэн юм бол тийм үстэй. Хинч өөрийгөө хинт тоогдохгүй байна. Хинч өөрийгөө хинч тоогдохгүй явах бол дуртай хүн гэж бол байхгүй. Явраа нэгэн байдлаар хин нэгэн бизнесийг хийж байгаа зүйлсийг тий харж ийж үнэлж ийж цаашаа илүү мотивацтай болж яадаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар юу явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг attention seeking behavior бол байгаа. Хүн болгонд бол байгаа. Гэхдээ тэр нь болохоор хит их байна уугүй юу гэдэг дээр л болохоор яагаад ч тийм ямар аргаар тэр attention-ыг авч ийн ямар хитэд байна уу яаж ийн гэдэг дээр л ер нь бол юу нь ялгаа гараад байгаа юм л тий. Тий. За тэгээд их сурвалжуудаас харах юм бол ер нь дараах 8 шинж тэмдэг саний хилээд хитэтсэн байдалтай анзаарэгдэж байгаа юм бол 8 шинж тэмдгээс 5 болон түүнээс дээш нь анзаарэгдэж байгаа юм бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг юу санал болгосон байгаа. Нэгдүгээр болохоор анхаарлын төвд байхгүй бол өөрт нь юм тухгүй эвгүй мэдрэмж төрдөг. Ийм дотор нэг хоосон цээж дотор хар нөх үссэн юм шиг ийм мэдрэмжтэй те аль эсвэл ингээд ялгуурлан гадуур хоогдаад байгаа юм шиг те. За хоёр талаараа бусдад харилцахдаа хийж байгаа зан үйлдэл гаргаж байгаа ааш харанч нь хит бэлгийн дур өсөл өдөөх үйц тухайн нөхцөл байдалтай зохисгүй тэгээ бусдыг юм өдөө хатгсан. Тэр нь болохоор юм бэлгийн байдлаар өдөө хатгсан ийм үйлдэлүүд байдаг. Сэтгэлсэн маягтай гэсэн үг юм байна шүү дээ. Ер нь бол тийм. Одоо ингээл Harley Quinn-ийг ингээл жишээ шинж тэмдгийг хэлэх болон толгой руу шууд гэдээ ороод ирэх байх. За гурав дахь сэтгэл хөдлөл нь маш гүйхэн. Тэгснэ хит шилжимтгий хурдан. За дөрөвт болохоор биеийн дүр төрхийг анхаарал татах зорилгоор тогтмол ашигладаг. Энэ бол саяны чирэг Harley Quinn-ийг тайлбарлахдаа гэсэн тэр үсний өнгө өмсөж байгаа хувцас биеийн эсгүүдийг ил гаргах юм аа. Яриа нь болохоор би энэ орчуулж чаддаг impressionist гэж байна. Энэ бол ямар нэгэн зүйлийг бүр юм хит гаргаж илэрхийлдэг impression-ээр үзүүлдэг те бие хөдлөлөөр нүүр төрхөөрөө ингэж хит үзүүлдэг. Ер нь хитийдүүлсэн л ер нь юмнууд дээр ер нь бол хит ихдүүлсэн л ер нь бол тийм гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд тодорхой бус дэлгэрэнгүй мэдээлэлгүйгээр ярьдаг. Тэгээд ярьж байгаа зүйл нь түүх нь ер нь эн тэнтэй логик дараалалгүй байхаа нийлбэг гэсэн. За 6-ад бол сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нь ихээхэн хэтрүүлсэн театрын үзүүлбэр шиг драматик шинжтэй гэдэг өмнө одоо бидний хэлсэн зүйл. 7-ад бол бусад эсвэл нөхцөл байдалд амархан хувирдаг. Бусад зүйлс өөрт нь амархан нөлөөлдөг гэсэн үг тийм. Зөвхөн нэг орчин өөрчлөгдөхөд хамтдаа явж 2-3 явж байгаа нэг шинэ хүн таарад нөгөө хүнтэйгээ юм ярих гэхэд гэгөнд хувьсгээд өөрчлөгддөг юм аа тийм. Тэгээд хамгийн сүүлд нь харилцааг бодитоос илүү ойр дотно гэж ойлгож хүлээж авдаг. Нөгөө тал маань харилцаанд орж байгаа нөгөө тал маань юу гэж бодож байгаа биднэрийг одоо хэр дотны хүнээ гэж бодож байгааг үл харгалзан тухайн харилцааг бид бол ойр хүмүүс. Бусдад мөн энэ харилцаагаа тайлбарлахдаа бид нар маш ойр юм шигээр одоо тайлбарлаж ярьдаг. Тэр нь өөрийг нь ер нь хүмүүстэй би маш амархан нийцэж ойлголцдог. Би бол бусад хүмүүстэй сайн найзууд байж чаддаг. Бусад хүмүүс надад дуртай гэдэг энэ мэдрэмжийг одоо төрүүлэх зорилготойгоор одоо бусдад ярихдаа ч юм уу ингэж ярих магадaltaй байдаг байх нэ гэж. Тэгэхээр эдгээр 8 шинжээс 5 болон түүнээс дээш нь анзаарэгдэж байгаа юм бол бид нар мэргэжлийн хүнээс одоо зөвлөгөө тусламж авах боломжтой байх нэ. Тэгээд бодод нэг юм бодолд орчлоо, инээ төрчлөө. Тэгээ бас чи одоо нэг юм хүмүүс байдаг шүү дээ. Биднээсээ ярьж байгаагаар нэг тийм одоо шилбэл алдартай нэг одмод хүмүүс ч юм уу эсвэл болохоор нэг найз нь ч юм уу найзынхаа найз нь одоо түнтэй найзуулаа гэж бодлоо л гэж бодъё л тээ. Тэнгүүтлээ нэг ганц удаа уулцсан ч юм уу 2 удаа уулцсан байж дараа нь ярихтаа тий. Өө өстөө тэр чин нэр одоо за жишээлбэл хэлээ л та одоо Вандербогийн дэботой жишээлбэл би өстөө уулцсан жинхэнэ андууд штэ мандууд штэ. Чи өстөө асуул мэдэн зэднэ гэл нэг юм зохиогоол яриад явдаг хүмүүс байдаг штэ тий. За жишээлбэл одоо шүү. Америкчууд Анжелина Жоли ч юу юм манай хажууд байсан юм билээ штэ юм штэ. Кофе шопд суугаа нэг юм барьсан чи дагуул юм байлээ ч тийм үү тий. Нэг тиймэрхүү маягаар ингээд
нэг амар юм зохиогоод тэгээ ямар нэгэн байдлаар нэг анхаарал татах гад тий. Нэг тиймэрхүү төрлийн хүмүүс байдаг. Тэгэхээр цөөлийнхаа яасан тиймэрхүү яг нэг бодлол орж ирлээ. За яг тий. Одоо өөр бодит амьдралын жишээ гэвэл саяхан жил 2 жилийн өмнө анхааралтай өнгөрсөн нөгөө Johnny Depp-ийн X ихнэр Amber Heard байгаа шүү дээ. Amber Heard-ыг бол сэтгцэн эмчин шүүх хурал дээр 2 төрлийн сэтгцэн эмгээр одоо шаналж байгаа гэж хэлсэн. Нэг нь бол borderline personality. Энэ болохоор нөгөө монголоор 2 төлөлт гэж орчуулдаг үлээ тий. 2 төлөлт биш хаа. Borderline гэдэг чинь хил хязгааргүй болчиход байгаа. Тий, идэж юу штэ нөгөө нэг харилцаанд асуудлаа өдөрч чадахгүй болчиход байгаа. За таанаас юу байгаа заа. Тэр тухай бүр сайн дэлгэрэнгүй хаан бол манай өмнө хийсэн дугаар байгаа. Borderline personality disorder дээр хийсэн яг дугаар байгаа. Тэгэхээр та эргээд яваад хараа. Тэр нь болохоор нэгсэн хит их нөгөө нэг эмоц хоёр нь өдөртөхад ер нь бол хүндрэлтэй хүмүүсийг хилдэг байгаа. За жишээлбэл хит их ууралж байгаа л хит их шууд гонигддаг ч юм уу. Ерөөдөө нэгс байнгын тогтмол ингээ нэг эмоцоос нөгөө эмоц руу ингээ хүчтэй шилжээд тэрийг ер нь бол хянахад хүндрэлтэй тийм хүмүүсийг бол хилдэг байгаа. Тэгэхээр ямар ч тач та хэрвээ энэ borderline personality disorder-ыг цаашаага тий ингээд өөрсдөө судлаад үзхийг хүсэх юм бол тийшээ болохоор манай сув руу ороод байгаа. Тэгэхээр үзээрэй. За хоёрдугаарт болохоор histrionic personality буюу HPD завсрын юм шүү дээ. Бийг өнөө завсрын. Завсрын юм. Тий. Дараагийн болохоор HPD-гээр шаналж байгаа, зовж байгаа гэж одоо хэлсэн байдаг. Гэхдээ Amber Heard-ийн хувьд бол би одоо ямар зан үйл гаргаж ямар аашаараас үзүүлэлтийг сайтар мэдэхгүй учраас бол Harley Quinn шиг дэлгэрүүлж бол ярьж чадахгүй, жишээ авч ярьж чадахгүй. Тэ ямар ч гэсэн юм хүмүүс байх нэ. Тэгэхээр одоо хэдүүлээ түүхэн их сурвалж руу яваад орё л да. Одоо энд жаахан мэрэгжлийнхэн сэтгэл судлаар сурч байгаа оюутнуудад илүү хэрэгтэй мэдээлэлж магадгүй. Гэхдээ мэдээлэл судлал сонирхдаг хүмүүсээс анхааралтай сонсоод үзэх юм бол их сонирхолтой. Ер нь сэтгэл судлалын шинжилгээ ухаан ямар нөхцөл байдалтай байж байгаад одоо өдийг хүрсэн бэ гэдэг дээр мэдээлэлтэй болох байх. За тэгээд хистери буюу орсоор бол галаглагта гистерия гэж байгаа. Хистери гэсэн үг нь хамгийн анх одоо манай эртний өмнөх 1900-аад оны үеэс хэрэглэгдэж ашиглагдаж эхэлсэн үг байгаа юм тийм. За тэгээд энэ үед болохоор гэхдээ одоо үгийн үндэс болон хэлбэр нь өөрчлөгдөж хувираад өдий хүрсэн гэсэн үг. За яг одоо бид нэрийг хэрэглэж байгаа энэ хистери гэдэг үндэс нь болохоор хистера буюу грек үгнээс гаралтай. За тэгээд энэ нэр томьёо нь бол грек дээрээ эмэгтэй хүний бэлэг эрхтнийг хилдэг нэр томьёо гэж. Яагаад вэ гэхээр ер нь тархалтын судалгаа хараад байхаар хистери эмгэгэр эмэгтэй хүмүүс эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 4 дахин илүү их байт юм байна л да. Тэгээ мөн анх одоо эрт үеэс энэ эмэгтэй хүмүүстээр хамгийн их ажиглагдаж ирсэн учраас ингэж нэрлж ирсэн байхаа. Тэгээ энэ нэршил бол одоо өөрчлөн ингээ хадгалагдаад явцсан тийм. За тэгээд бүр цаашаа үзэх юм бол эртний Египт, Грек, Ромын их бичгүүдэд ингээ хамтдаа дуртагдаад явдгаа гэж. За Ромд болохоор мөн хистрион гэдэг үг байдаг бахан. Хистрион гэдэг үгээр юу гэлдэг вэ гэхээр ямар нэгэн шок жүжигт тоглоод хуурамч дүр бүтээгээд ийм хитийдсэн сэтгэл хөдлөл гаргаж байгаа жүжигчдийг хистрион гэж нэрлэдэг байсан байна л да. Тэгэхээр энэ нь бол одоо нөгөө хистрионик одоо бид нэр ашиглаж байгаа HPD-гийн нэг симптом нь явж байна гэсэн үг да. За тэгээ хамгийн ихний баримт нь бол манай эртний өмнөх 1990 онд Египтийн анагаах ухааны Кахун папирус гэдэг ийм судар байт юм байна. За энэ сударт болохоор эмэгтэйчүүдийн өвчний талаарх анхны мэдэгдэж буй анагаах ухааны бичиг баримт юм байна л да. За тэгээ үүн дээр болохоор мөн энэ эмийн талаар дурдсан байдаг бахан шинж тэмдгүүдийн талаар та. За дараад нь болохоор манай эртний өмнөх 430-аад оны үед Платоны бичснээр бол эмэгтэй хүний дотор байгаа амьтан, дотор нь амьтан байдаг. Тэр амьтан нь үр удмаа үлдээх юм туйлын хүсэл сонирхол ирмэлцэлтэй байгаа. За энэ хүсэл нь биелэхгүй байх юм бол тэр амьтанд дургуутсаж, уурлаж, биеэр хэрэн тэнүүчлээд тэгээ элдв янзын өвчнүүдийг үүсгэдэг гэж тайлбарласан байгаа юм да. Тэгэхээр энэ бол эмпиризм буюу баталгаа өгдлөөс үйлсэн шинжилгээ ухаан байхгүй үед хүмүүс санаанаасаа дур зоргоороо юу зохиож ярьдаг байсныг харж байгаа. За дараад нь бол ер нь эмэгтэй хүнд гэлтгүй ер нь стереотип хүмүүс яадаг вэ гэхээр айгүй их бачимддаг. Нөгөө анхаарал хүсэж байгаа зүйлээ авч чадахгүй болохоор бачимдна, дуугүй болон дургуутсан, ундууцна. Тэгээ зарим үед болохоор энэ бол саажилтаар гарч биеийн физик симптом нь бол саажилтаар жишээ нь илэрдэг байхan тий. Тэгвэл энийг жишээ нь яг юу гэсэн байна вэ гэхээр эртний судруудад тэнүүчлэгч
За одоо энэ дөр шууд нэрийг хэлчихлээ. Тэнүүчлэгч умаа эсвэл одоо хорон умаа гэдэг ийм нэршлүүдээр хэлж исэн байх нь. За тэгээд одоо анагаах ухааны эцэг Гиппократийн хувьд бол гистерия гэсэн нэр томьёог анх Умаа гэсэн чинь юу вэ? Үтрээ өстэй тий. Тийм Үтрээ тий илүү тий. Им бэлэг хэрэгтэй. Тий. За үүнийг болохоор гистериаг юу гэсэн бэхээр хуурай умаа чийг хайгаад хоолой руу дээшлснээр одоо амьсгал боогддгоо. За тэгээд нөгөө биеийн шинж тэмдгүүд болох амьсгал боогдож дуугу болох, багтрах гэдэг шинж тэмдгүүд нь илэрдэг гэсэн байна тийм. За тэгээд энэ одоо хуурай умаа буюу цухалдсан ууртай умаа нь мэдрэлийн хордлого буюу neurotoxin гэж бид нар англиар хэлдэг. Мэдрэлийн хордлогын нөлөө ихэвчлэн болохоор бэлэвсэн аль эсвэл онгой охтод илэрдэг гэж үзсэн. Яагаад тэгэхээр нөгөө бэлэвсэн бол онгой охт маань бэлгийн харьцаанд орж чадахгүй байгаа учраас тэр дотор байгаа хүсэл нь томорсоор энэ хүү шинж тэмдгүүд илэрдэг гэж үзсэн байна. За үүний дараа болохоор хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учраас гэсэн үг шүү дээ тий. Багтарч байна гэсэн үг тий. За дараад нь болохоор Гален гэдэг Гиппократийн дараах одоо анагаах ухааны нэг том хүн байгаа тий. Энэ болохоор сарын тэмдгийн гацалт болон бэлгийн харьцааны төвчлөлтөөс үүдэлтэй гэж үзсэн байгаа. Өмнөх Гиппократийн үзэл санааг бас шингээгээд цаашаа авч явсан байгаа. За түүний нэг сонирхолтой сайн болохоор эрэгтэйчүүд ч гэсэндээ мөн гистери шинж тэмдэг илэрнэ. Үүнийг хуримтлагдсан үрийн шингэнтэй холбож тайлбарласан байгаа. Энэчнээс эхлээ Галены хувьд бол хистери гэдэг чинь зөвхөн эмэгтэй хүн биш, эрэгтэй хүнд ч гэсэндээ илэрч болно гэж одоо хэлсэн байгаа тийм. Энэ санаа нь болохоор эрэгтэйчүүд гистери тусч болох хэсэг талаар дараачийн одоо өдий хүртэл энэ хилцээрт байгаа асуудлыг одоо үнцийг нь тавьж өгсөн гэсэн үг. Тэгэхээр хамгийн анх одоо нэрнээсээ зөвхөн эмэгтэй хүний өвчин эмэг гэжсэн бол Галены тусламжтайгаар ач гавьяагаар бид нар зөвхөн эмэгтэй хүн биш юм байна гэдгийг нь бол одоо хилцэж ярьж эхэлсэн байна. За ингээд одоо наашаага бүр татаад 1860 он хүртэл яасан бэ гэвэл ер нь бол саяны байдалтай одоо ер нь бол нөгөө дундад зууны үед харанхуй үед бол нөгөө шулам чөтгөр гээд шатааж исэн үед бол хистеритэй хүмүүс, хистеритэй эмэгтэйчүүд ялангуяа одоо хамгийн их энэ шатаалтанд өртөж исэн тийм хоморголон устгалтанд өртөж исэн байгаа юм. За тэгэхээр тэр хэсгийг одоо алгасаад 60 он руу ирээ. Тэгэхээр энд болохоор эсрэг судалт нэлээ их яригддаг одоо нэрнүүд гарч ирнэ. Хамгийн эхлээд энэ Pierre Briquet гэдэг Францын сэтгцэн эмч. За хамгийн анх одоо 430 хистери өвчтний мэдээлэлээр тулгуурласан дүгнэлтэд танилцуулсан. За энд болохоор одоо бид нар жинхэнэ эмпирисизмын эмпирик шинжилгээ ухааны шинж чанар орж ирж байгааг нь харж байгаа хэрэг. Тэгэхээр энэ 430 өгөгдлийг цуглуулахтай харин Briquet 10 гаруй жилийг зарцуулсан. Өөр дээр нь хурцж тусламж хүссэн, зөвлөгөө өгсөн эдгээр хүмүүсийнхаа л одоо туршлага дээрээс нэгдсэн нэг дүгнэлт хийж байгаа юм. Тэгээд юу гэсэн бэ гэхээр энэ өвчнийг умаатай холбоотой гэх үзлийг няцаагаад гистери маягийн хүн гэдэг энэ нэршлиг гаргаж ирсэн. Өөрөөр бол одоогийн бидний ярьж байгаа энэ бие хүний шинж тэмдэг юм байна. Хүн болгонд ер нь бол энэ шинжүүд байгаа. Хитэдэд ирэх юм бол энэ бол одоо эмгэг болж гинэ гэдгийг анхны зүйлийг нь гаргаж ирсэн гэсэн үг. Үүнийг hysterical type гэж нэрлэж байгаа. За дахиад нь энэ гистери маягийн хүний тархины мэдрэлийн эмгэг юм байна гэж одоо тодорхойлсон байна. Тархины мэдрэлийн эмгэг гэдэг нь болохоор neurosis of the brain гэж байгаа англи дээр болохоор. Тэгэхээр энэ төрлийн хүндэл одоо байдаг юм байна. Тэрнээс биш эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу хамаагүй хадгалагдаад байгаа үрийн шингэн бэлгийн дурнаас нь бол хамаагүй гэдэг энэ санааг одоо анх гаргаж ирсэн байна. За гэхдээ одоо 1860 онд энэ санаа гарч ирсэн боловч цаашаага уламжлагдаж авч явах уламжлагдаагүй нэг алдарт хүрээгүй. Харин хин илүү алдартай болсон байх гэхээр 1895 бүгэд гараад ирсэн гэсэн. За тэгвэл Фройд болон Брауер хоёр ер нь одоо гистери өвчнийг юу гэж тодорхойлж ирсэн бэ гэхээр гистери өвчин нь жирэмслэлт болон ээж болж чадахгүй байгаас үүсдэг гэдэг уламжлалт үзлийг сөрөөд энийг бол дэмжээгүй тийм энийг бол сөрөөд гистери өвчин нь бэлгийн дур хүслийн
хувьслын дутагдал гарснаас болж үүсдэг гэж. Энэ бол одоо нас ахих тусам энэ бэлгийн дур хүсэл гэдэг зүйл нөхцөл байдал бол насны онцлог хүүсэндээ тохирон одоо өөрчлөгдөх ёстой, хувьсах ёстой. Тэгэхээр энэ хувьсэл явагдахгүй байгаа үед үүснэ гэж. За энэ бэлгийн хувьсэл явахгүй байгаагийн нэг үр нөлөө нь бас юу вэ гэхээр бид нар болохоор Oedipus syndrome гэдэг үлээ. Oedipus complex гэж нэрлэдэг тийм. Oedipus complex гэдэг энэ комплекс руу хүртэл одоо орохын нэг үндэс юм а гэж байна. За Oedipus complex-ийг болохоор бидний өмнөх дугаарууд дээрээс ярьжсэн учраас одоо тайлбарлах байвч. За тийм учраас гистерийн өвчтөй хүмүүсийн амьдралд одоо нийгэмшиж чадахгүй байгаагаас холбоотойгоор жирэмсэлж чадахгүй аль эсвэл бэлгийн харьцаанд орж чадахгүй байгаа ийм шин шимтгүүд үүсдэг юм а. Тэрнээс биш бэлгийн харьцаанд орохгүй жирэмслэхгүй байгаагаас гистери үүсдэг биш юм а гэж байгаа тийм. Гистери нь бол харилцаанд орж чадахгүй байгаа нь асуудал юм а. Тэгэхээр гистери өвчний шинж тэмдгүүд нь өвчнүүдийн бэлгийн хүслийг илэрхийлэх хангах боломжгүй байдлын илрэл болно гэж хэлсэн байна. За одоо уламжлалт Фройд бол угаасаа л одоо бүх юмыг бэлгийн дуртай авчиж холбоожсэн. Холбогдсон шүү дээ. Тий. Яг л түүтэйгээ хийж л одоо бэлгийн дур хүслийг тухайл ярьжсэн. Тэгээд хойлоо юу яа. Одоо нөгөө нэг Анагийнхаа кейс руу би энэ дээр нэг хитэн юм харсан. Тэрийг яа. За Анагийн кейс бол ер нь бол маш том маш олон зүйлийг эндээс бол ерөөдөө өөрчлөгдсөн. Маш олон одоо histrionic тий хистериа дээр ч гэсэндээ маш том өөрчлөлтийг хийсэн. Бүн сэтгэл судлалын шинжилгээ ухаанд ч гэсэндээ маш том өөрчлөлтийг хийсэн. Энэхүү ерөөдөө case study гэж явдаг. Энэхүү case гэж бол Анагийн case гэж ер нь бол явдаг байгаа. За Ана нь ер нь бол эхлээд Анагийн тухай ярих тий ямар ер нь эмэгтэй байсан тухай яагаад ер нь энэ хүн энэ Фройд болон Бауэр хоёр дээр ирж эмчилгээ яахыг хүссэн гэдэг лээ эхнээс нь ярив. Тэр нь бол тухайн үед хүмүүсийн хэлж байгаагаар болохоор Ана нь болохоор өөрөө биднээсээ одоо саяны хэлсэн шин бүр илэрч эхэлж байсан байна л да. За нэг зүйл нь юу бол яасан бэ гэхээр хий юм харж эхэлсэн байна. За тэгээд нөгөө хүмүүс нь болохоор тий яриа нь болохоор тэгэл тодорхой хэмжээний нэг түнд ойлгох цууц биш сонин ер нь бол ярьж эхэлсэн юм байна. За тэгээд эднээс нь болохоор тэгээд дээрэс нь болохоор гинт болохоор толгоонч нь болохоор юм хүчтэй юмс бодогдоод тэгээд ер нь бол энгийн ер нь бол байж чадгаа болоод ирсэн юм байна. Манайхаас нэг өсөндөө галзуурах гэж бол монголоор бол ингээнээр хэлдэг. Ер нь бол тэгж эхэлсэн байгаа юм. За тэгэхээр ерөөхдөө энэ хүнд ингэж эхлэхээр нь хүмүүс болохоор яасан юм бэ шүү эмчид үзүүлээ гэд эхлээд. За тэгээ эмчид очиод үзүүлээд за тэгсэн чинь энэ нь болохоор яг тухайн үед юу хизээ болж эхэлсэн бэ гэхээр өмнө нь бол зүгээр байжгаад аав нь болохоор өвчтөө байж байгаа. Аавыг нь болохоор яаж исэн юм бэ? Асардаг байсан юм байна. Аана нөрөө. Тэгээд аавынхаа өгснийхаа дараа удаан асарж агаад тэгээд дараа нь болохоор яг юу яаж эхэлсэн юм бэ? Энэхүү шинж тэмдгүүд нь илэрч эхэлсэн юм байна. За тэгэхээр манай Фройд, Бауэр ингээ бүгдээрээ юу яасан юм байна л да. Олон эмчнэр өрөнд бол үзээд Анаг за би махбод энэ бүгднийг нь үзлээ. Ямар нэг гимтэл байна уу те? Ямар нэг бие махбодын гимтэл байна уу? Хаана нь яасан байна те? Элэг бөөр зууршиг зүрх те? Юмнууд нь зүгээр байна уу? Яасан байна? Тарих толгоонд гимтэл асан юм уу? Яасан? Бүгдийг нь хаарлаа. Тэгсэн чинь ямар ч биеийн гимтэл учраагүй Ана. Цоо ирвэл би нарахад тийм хүн байсан байна. Тэгэхээр ингээд эмчнэр бүр гайхаад энэ одоо яаж юм одоо тий ингээд би эрүүл саруултгүй ингээд ийм болчихвоо. Яагаад ингээд иймэрхүү шин шимтгүүд илрээд байна тий гэдэг болохоор гайхаж эхэлсэн юм байна. За тэгсэн чинь энэ үед болохоор яг Фройдтой тий Сигмунд Фройдтой хамт ажилладаг байсан болохоор юу байсан бэ? Жозеф Бауэр буюу тий нөгөө яг энэ эмчилгээ хийхээр шийдсэн юм байна. За эмчилгээ гэхэд өөрөө болохоор хоёлоо угаасаа юу яадаг штэ psychoanalyst дээр хоёлоо ажилладаг байсан тий. Хоёлоо болохоор Freud, Bauer бүгдээрээ судалгаанууд хийгээд явдаг байсан. За тэгээд энэ дээр болохоор Bauer эмч болохоор хамгийн анхны talking cure буюу ярианы эмчилгээ гэдэг зүйлийг анх болохоор яасан юм бэ? Одоо шилбэл ярианы гэдэг болохоор зүйлийг нэвтрүүлж эхэлсэн юм байна. За тэр нь болохоор яасан бэ гэхээр нэг өсөндөө юунаас өвч төнтөгөө яриад өмнө нь яасан юу болсон өөрийнх нь бодол санааг нь яаруулах. За эсвэл өөрийнх нь өмнөх тий тухай тэр нөгөө нэг ой санамжинд нь байгаа юу санаж ийн яаж байгаа ийж байгаа тэр бүгдийг асууж яриулдаг. Тиймэрхүү өрөнд эмчилгээг болохоор эхэлсэн байгаа. За тэгэхээр энэ яг нөгөө нэг үйл явдал болж байгаа хугацаанд Ана харин яасан бэ гэхээр яг юу байсан бэ? Аавыгаа яг хүнд өвчтөө байх үед ямар хэцүү emotion те эмоц ер нь бол мэддэг сэтгэл хөдлөл нь ямар хэцүү байсан өөрт нь ямар хэцүү байсан тэр болгоноо ерөөдөө задлж
нээж ярьж эхэлсэн байгаа юм. Тэгсэн чинь ингээд яриад эхэлсэн чинь нөгөө нэг түрүүний биднээс хэлээд байсан энэ хинхүү одоо ингээд шинж тэмдгүүд нь арай дээрдэт эхэлсэн. Нэг сайхан ярилцаа дотор юмаа гаргаад тэгээд тэр болгонд ерөөдөө нэгсэнд багтрах гал явчихсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд доторх юмнуудаа яах га. Тэгээд тэрнээс болоо бүр яаж чадахгүй ер нь бол хэцүү байдалд ороод тэгээд ер нь бол ингэж ярьсны дараа болохоор юу яасан бэ? Тэр өвчин шин шимдгүүд нь болохоор хамаагүй гайг болоод ер нь эхэлсэн байгаа. Тэгэхээр ингэснээр ер нь бол цаашдаа бидний psychoanalysis буюу нөгөө нэг одоо биднээс өвчтөнтэйгөө ярилцах энэ цаад ер нь бол биднээсийн оюун санаан дотор ингээд болж байгаа зүйлс маань биднээсийн энэ physical symptoms буюу физик ингээд бие дээр янз бүрийн ингээд өөрчлөлтүүд үүсгээд байна гэдэг санааг дээрээс нь зөвхөн биед гэмтэлгүй ч гэснээр биднээс иймэрхүү зүйлс болж болох юм байна гэдэг ойлголт гараад терапи гэдэг зүйл маань ерөөхдөө эндээс бол хамгийн гаралтай юу нь бол явж хөгжиж эхэлсэн гэж бол хэлж болж байгаа. Тэгээд тэрнээсээ цаашлаад болохоор илүү маш олон зүйлийг ер нь бол өөрөө феминист болсон тэгээ өөрөө нийгмийн ажил ер нь бол маш тийм олон болохоор тийм хичээр авчихсан эмэгтэйчүүдийн төлөө болохоор дугаардаг тийм болохоор активист болж цаашаа явсан байна. Тэгэхээр энэ бол маш сонирхолтой бөгөөд маш чухал тийм кейс гэж бол хэлж болно тийм. Яг тийм. Психотерапи буюу одоо сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний хамгийн гол түлхүүр бол ер нь үйлчлүүлэгч асуудалтай тулгымцсан асуудалтай хүн өөрийнхөө асуудлын учир шалтгааныг ярьж явах үедээ одоо олж гаргаж авнаа. Энэ үед мэдрэмжүүд тайлагдана гэдэг эдгээр зүйлүүдийг бол өдөө үндсэн явж байгаа тийм. Гэхдээ энд бол бид нэр юуг бас бодох хэрэгтэй. Нөгөө зарим хүмүүс болохоор Фрейдийг нэг бол бүр эрс эсэргүүцээд бүх юмыг нь үгүйсгээд байдаг. Ягаад тэгэхээр нөгөө хамаг онол нь бэлгийн дур хүсэлтээр холбоотой. Тэр насанд хүрэхээр сэтгэл зүйн асуудал болоод байгаа зүйлүүдийг заавал бага насныхаа юм бэлгийн дур хүслийг илэрхийлж чадаагүй рүүгээ очиж одоо зүгээр болгодог ч юм уу те. Иймэрхүү зүйлүүдийг нь бол мэдээж одоо эргэлзээтэй маргаан дагуулдаг. Гэхдээ иймэрдүү шинжилгээ ухаанд одоо эсрэг судлалын шинжилгээ ухаанд том нөлөө үзүүлсэн юм үйл явдлуудыг бол бид нэр мэдж явах хэрэгтэй байх нэ. За дараад нь болохоор Фрейд цаашлаад анх бол нөгөө энэ гадна илрээд байгаа гадаад зан үйлийн зөрчлөөс болж стерео үүсээд байгаа гэсэн чинь бусдад харилцаанд орч чадахгүй байгаа, бэлэн хүсэл илэрхийлж чадахгүй байгаа гэд. Сүүлд нь бол үзлэр амтлаа жаахан өөрчлөөд ер нь хүний дотор өөрөө зохиомлоорч болтугай ингэж үүсгэж төсөөлсөн төсөөллөө хангаж чадахгүй байгаа тохиолдолд мөн дотоод хүсэл эрмэлзлүүдийн нөлөөтэйгээр ч одоо стерео үүсч болно гэдэг ийм санаа руу орсон байгаа. За тэгээд Браурт цуг стереог сүүлд нь юу гэж тодорхойлсон бэ гэхээр стерео өвчнийг ухамсаргүй зөрчилдөөнөөс үүдсэн эмгэг гэж тодорхойлсон. Ухамсаргүй зөрчилдөөн гэдэг бол нөгөө дотоод хүсээд байгаа хүсэл маань аяанда мартагдаад алга болно. Гэхдээ психоанализийн хувьд бол хүний бодсон сансан туршлага хязээж алга болдог, ухамсаргууд очиж хадгалагддаг. Тэгэхээр энэ ухамсаргүй нөлөөтэйгээр үүсэж байгаа. Туршлага дурсамжийг ухамсар дээр авчрах ийм одоо нөлөөтэйгээр үүснэ. За тэгээд үүнийг эмчлэх цорын газар ган шүү. Зөвхөн ухамсаргүй туршлага дурсамжийг ухамсар дээр авчрах замаар л болно гэж үзсэн. Одоо энэ дээр болохоор дахиад маргаан дагуулдаг асуудал нь. Ухамсаргүй зүйлийг ухамсар дээр авчирснараа зөвхөн одоо сэтгцэн эмгэг идэгнэ гэдэг бол одоо бид нар эмпирик дээр практик дээр баталж чадахгүй байгаа тийм. За тэгэхээр одоо цаашлаад хэдүүлээ түүхэн зүйлийг нь яриад өнгөрцөн. Тэгэхээр ер нь сүүлийн үед бид нэр HPD-г хэрхэн тодорхойлж байгаа юм бэ гэдэг рүү орох юм бол хамгийн анх DSM гэдэг зүйлийн тухай яриад байгаа. DSM бол Америкийн сэтгцэн эмчнэрийн нийгэмлэгээс одоо яг үндсэн зорилго нь бол Америк хүмүүсийн хойд Америкийн ялангуяа Америк хүмүүсийн тулгарч байгаа Америк хүмүүс тулгарч байгаа сэтгцэн эмгэгийг англиад шинж тэмдгүүдийг гаргаж ирээд тэдгэрийг одоо зөв онцлоход зориулсан ийм номоо гэсэн. За энэ DSM-ийг болохоор яг Америкт идэж одоо маш олон өөр улсууд ашиглаад аваад явж байгаа. За тэгэхээр DSM англиг бид нэр жишээ болгоо оруулж байна. DSM-ийн хувьд болохоор одоо DSM 5 TR буюу text revision гэдэг хамгийн сүүлийн хувилбар 19-20 онд гарсан. За DSM 1 болохоор хизээ гарч ирсэн юм ихээр 52 онд гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 52 онд болохоор DSM 1 дээр бол HPD гэдэг
сэтгцэн эмгэг тусдаа нэг ангилал болж өвчин болж орж ирээгүй. Харин зарим шинж тэмдгүүд нь өөр эмгэгүүдийн дотор одоо агуулгадаа явж исэн. За тэгээд 68 он DSM 2 гарахад энд болохоор одоо психоанализийн нөлөөтэйгээр үр дүнд яасан бэ гэхээр хистери арай бусад эмгэгүүдээс ялгарч эхэлсэн. Зарим шинж тэмдгүүд нь яг хистери төрлийн шинж тэмдгүүд гэж ялгарч эхэлсэн тийм. Гэхдээ арай эмгэг бодлоогүй. Харин 1980 он DSM 3 гарахад Эмил Краплин гэдэг эмчийн одоо нөлөөтэйгээр DSM 3 одоо харьцангуй өөрчлөлтөнд ороод тэгээд DSM 4 дээр 1994 онд анх нэг бүлэг эмгэг болж тусдаа гарч ирсэн байна. За тэгээд DSM 5 болон DSM 5TR гэж байгаа. Энэ хоёр дээр болохоор одоо илүү сайн шинж тэмдгүүд нь тодорхой болоод бусад эмгэгээс ялгаатай болоод гарч ирсэн байна. За гэхдээ энэ эмгэг ингээд анх байгаагүй юм байж одоо гараад ирдэг тийм. Энэ тухай ярихаар хүмүүс надад зарим зөвхөл юу гэж анзаардаг гэдэг вэ гэхээр өмнө энэ юм чинь байхгүй байж байгаа бид нэр зүгээр амьдрал байсан шүү дээ. Ийм нэг нэр томьёо гарч ирснээс хойш хүмүүс өөрсдөө хөөрөгдөөд ингээд би юмтай тийм юмтай гэдэг болчлоо гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү зүйлийн тухай ярьдаг. Энэ бол бид нэр шинжлэх ухаан хөгжих тусам судалгааны арга зүй сайжрах тусам олон талын мэдээлэлтэй мэдлэгүүд өгөгдлүүдийг цуглуулах тусам одоо бидний дэлхийн ертөнцийг хүн өөрийгөө дотоодоо таньж мэдэхийн мэдлэгт хэлж байгаагийн л үр дүн байгаа учраас одоо ийм хөгжилтөөр явж байна. Магадгүй цаашлаад хистерийн одоо бүр хистери барыг байх боломжгүй байна. Бүх симптомууд нь өөр бусад эмгэгүүдэд ингээд хуваагдаад орчих юм байна. Тэгэхээр хистеритэй хүн гэж байхгүй. Яг хистеригийн шин шингүүдийг агуулсан өөр эмгэгтэй хүмүүс байж болох юм байна гэдэг рүү ч юм уу одоо орох боломж нь бол тэр өв талгаа одоо нээлттэй байна гэсэн үг тийм. Бид мэдлэгийн сан дээрээ тулгуурлаад ингээд хувьсаад өөрчлөлтөд явдаг баг. Би харин саяны 49-сэн тэр юун дээр яасан одоо өмнө нь байхгүй байж байгаа ийм янз янзын юмнууд гараад ирлээ гэд ярьдагаа тэр хүмүүс ер нь бол хэлэх дуртай нэг юу байдаг вэхээр жишээлбэл дээр үед хүмүүс одоо жишээл сэтгцэн эмэгтэй хүнийг бол галзуу үнэлж ер нь бол нэгс хэлдэг байсан шүү дээ. Ямар эмгэгтэй юу тохиолдог нь үл хамааран жоохон энгийн одоо жишээлбэл нийгмийн болохоор стандартад нийцэхгүй авир гаргадаг хүн байх юм бол тэр хүнийг зүгээр галзуу ингээл овоглоо хийчдэг байсан. Тэгэхээр яасан байх нь биднес өмнө нь ийм зүйл байхгүй байсан биш. Өмнө нь тийм олон төрлийн зүйлсийг зүгээр л нэг шошго дор наагаад тэр хүн дээр хайчдаг байсан байгаа хөө тусгаарлаад нэгсэндээ за энэ галзуу. Одоо шил одоо хүртэл тэр одоо стигма буюу тэр одоо буруу болохоор буруу одоо тухайн хүмүүсийн харж байгаа буруугаар ойлгож байгаа тэр зүйл нь одоо хүртэл ингэ явж штэ. Жишээлбэл сэтгцэн эмэгтэй байлаа гэхэд хүн бол хамгийн түрүүд юу гэж бодож чинь галзуурсан юм уу ч гэдэм ба тий. Тэгэхээр шараад гингүүд биднээс юу гэж бодож чинь галзууг юм л гэж юм гэдэг юм тий. Тэнгүүт тэр нь маш олон төрлийн сэтгцэн эмэгтэй хүмүүс байж байгаа. Тэгэхээр ингээд өмнө нь байдгүй байсан биш өмнө нь бол байдаг л байсан. Харин тэрийг одоо бидний судалгаа шинжилгээний аргаар юу яадаг гэдгийг мэдээд тэгээд энэ болохоор бусад эмгээс өөр юм байна гэдгийг ойлгож чаддаг болсон учраас энэнд өөр нэршил өгөөд үнийг ялгаж чадаад байгаа байхгүй. Тэгвэл өмнө нь болохоор биднээс ингэж ялгаж чадахгүй учраас нэг шошгодоор наачаал тэр олон эмгэгүүдийг бүгднгийн зүгээр л галзууг дуудаад яваад байдаг байсан байх нь шүү дээ. Яг өөр дууддаг байсан байж болно. Гэхдээ зөв нэг жишээ болгож хэлэхэд саяных бол тэрийг бол би хүмүүстэй хэлэх дуртай жишээ яг иймэрхүү яг сүүлийн үеийн маш олон зүйл гараад ирчлээ гэдэг. Одоо бол тийм чадвартай болоод байгаа учраас маш олон талаар нь салгаж ялгаж мэдээд байгаа тийм. Ягт. За тэгээд цаашлаа зарим судалгаануудаас дурдах юм бол 2010 онд Бакевиг болон Картерууд нарын хийсэн судалгаагаар сэтгцэн эмнэлгээр явж байгаа тэнд эмчлүүлж байгаа хүмүүсийн одоо эмгэгийг нь хуваагаад аваад үтсэн чинь HPT-гийн тархал, хистеригийн тархалд ердөө тэг 10.4% байсан байна л да. Маш бага үзүүлэлт гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар бас DSM 5TR-ийн англи DSM 5-ийн англиар симптомуудаар явж хахад ийм бага одоо онцлогдчихсэн байна. За тэгэхээр энэ юутай холбоотой байж магадгүй гэхээр мэдээж нэгдүгээрт бид нэр англи дээр comorbid гэж ярьдаг. Одоо монголоор бол хавсран тохиолдох эмгэг гэж хэлдэг. Тэгэхээр HPT юутай хавсран тохиолдож болдог вэ гэхээр borderline буюу нөгөө завсар эмгэг, narcissistic бие хүний эмгэг. За гуравдугаар болохоор dependent personality disorder буюу бусад хэд хамааралтай, хин нэгнээс хамааралтай бие хүний эмгэг гэдэг эдгээр эмгэгүүдтэй хавсарч тохиолддог учраас магадгүй бие даа онцлогдох нь бага байж болох юм тийм. Тэгэхээр
одоо бид нэр цаашдаа илүү бас одоо энэ шин тэмдгүүдийг сайжруулад судалгаа хийх хэрэгцээ шаардлага нь байна гэсэн. Тий. Саяных дээр хэлэхэд түрүүнээс завсан эмгэг нь манай подкаст нэр бол хэрвээ та авсах юм бол байж байгаа. Мөн нарциссизмын талаар ч гэсэндээ биднээс манай нэг дугаар дээр орлож ярьсан байгаа. Тэгэхээр хэрвээ та илүү юу тэднээс нь юу байд ингээд мэдхийг хүсэж ивэл манай Podology podcast YouTube сувг руу ороод таах юм бол байж байгаа шүү. Тэгээ судалгааныхаа үр дүн дээр юу гэж санал болгосон бэ гэхээр HPD гэдэг сэтгцэн эмгийн ангиллалыг DSM-ийн системээс авахыг санал болгосон. За харин HPD-гийн дотор байгаа тэр exhibitionist гэдэг бол өөрийнхөө энэ биеийн одоо аливаа зүйлийг бусдад ингэж харуулж одоо таашаал сэтгэл ханамж авдаг төрлийн зан үйл тэр төрлийн эмгэгтэй. Хоёрдугаар болохоор attention seeking буюу анхаарал хүсэмжлэгч хүсэх гэдэг эдгээр шинж тэмдгүүд нь бол яалтчгүй HPD-гийн одоо зөнхлөн HPD-гийн давмгай шинж тэмдгүүд мөн. Тийм учраас эдгээр хоёр шинж тэмдгүүдийг нэгийг нь болохоор exhibitionist subtype буюу төрөл рүү нөгөөтэйг нь болохоор энэ хоёрыг болохоор narcissism гэдэг эмгэгийн narcissistic бие хүний эмгэгийн exhibitionist төрөл рүү нь одоо оруулахыг санал болгоод ингээд судалгаагаа дуусгажээ. За дараад нь болохоор хэдүүлээ HPD-гийн тэгвэл этиолог буюу гарал үүсэл нь юу байд юм бэ гэдэг рүү орё. Яагаад эдгээр шинж тэмдгүүд эмгэг бий болж байна те. За өмнө нь болохоор Фройдын санал болгож ирсэнчлэн дээр бэлгийн дуур хүслүүд илэрхийлэгдэхгүй байх, дотроо хадгалаастай байх гэдэг бол одоо бол тэр талаар бол яригдахгүй, ийм зүйл байхгүй. Харин юу вэ гэхээр бага насны тохиолдсон traumatic events бол одоо яалтчгүй. HPD буюу илэн дийлэнх бие хүний эмгэгийн суурь шалтгаан болж байгаа. Хоёрдугаар болохоор генетикийн өгөгдөл. Мэдээж генетикийн өгөгдөл гэхээр бид зарим хүмүүс болохоор яг нэг ийм цэвэр ген олцсон юм шигээр төсөөлөд байдаг. Гэхдээ биднэрт яг одоо зүгээр ийм HPD-гийн ген гэдэг зүйл байхгүй. Би дээр бас нэг подкаст сонсчихсан чинь Science Minds гэх подкастн дээр психопатуудын талаар ярьж ирсэн. Психопатуудын талаар ярьж байхдаа психопатд одоо хүрэгдэг ийм алуурчин ген, killer ген гэдэг ген байдаг. Killer ген байгаа тохиолдолд одоо хүн психопат байх юм шиг нэмэгддэг гэдэг зүйл ярьж ирсэн. Би бас буруу санаад буруу ярьж магадгүй шүү. Гэхдээ психопатын хувьд ер нь дийлэнх сэтгцэн эмгийн үед бид нар одоо хүртэл ийм генетик биомаркер ерөөсөө олоогүй байна. Энэ биомаркерыг олчих юм бол нэмчилгээ бол тодорхой олчин тийм. Тэр бид нэр тэр генийг өөрчлөх бай тухай яриад эхэлнэ. Тэгэхээр одоо хүртэл ямар нэгэн ген тэр ген нь жишээлбэл одоо psychopath те психопат хүн ийм гентэй байлаа тэр генийн төрөлт нь өөрчилж болох шүү. Тэгэхээр яг ийм тодорхой психопатуудыг зориулсан ген гэж бол юм бол тэрийг бол яг олохгүй байгаа байхгүй юу. Ерөнхийдөө гэхдээ яг нэг гений асуудал сэтгэл зүйн шинжилгээ ухаан сэтгцэн эмэгтэй ямар холбоотой байдаг вэ? Ер нь хөвчлэн магадлал ер нь бол өсдөг гэж бол хардаг. Жишээл аав ээж хоёр нь сэтгцэн ямар нэг өвчтөй байх юм бол удамших магадлал ер нь бол өндөр байдаг. Их одоо жишээлбэл биеийн өвчнүүдийн харьцан удамших магадлал ер нь бол харьцангуй бага байдаг шүү дээ. Жишээлбэл амьдарч байгаа хугацаанд яг cancer буюу хавдар мавдар биш бол ер нь их биеийн өвчнүүд болохоор тухайн хүнтэйгээ хамт ер нь бол явдаг. Гэхдээ сэтгцэн эмгүүд болохоор удамших магадлал болохоор харьцангуй ер нь бол өндөр магадлалтай бол байдаг тийм. Тэгэхээр тэрнтэй холбоотой магадгүй хүмүүс нөгөө нэг генэнд дамжсан. Тийм болохоор нөгөө нэг тусгай психопат юм бол психопат гэдэг ген нь бас дамжсан гэж юу нь бол тэрнгөө шууд утгаараас ойлгоод ах буруу ойлголттой байгаад байгаа. Тэгэхээр тэр нь болохоор яг тодорхой яг тийм нөгөө нэг ген нь болохоор тухайн хүнд дамжаад байна гэсэн ойлголт биш. Тухайн удамшлынхаа маягаар тухайн хүн тийм ген яг магадлал ер нь их байна л гэсэн үг гэдэг аахгүй юу. Иймэрхүү тусах магадлал те иймэрхүү өвчл үүсдэх магадлал ер нь өндөр байна л гэдгийг болохоор харуулдаг байгаа. Түүнээс бол тэр ген шууд дамжина гэсэн ойлголт бас биш. Ягт. За энэ дээр нэмэт хэлэхэд одоо бага насны хүүхдээ бага насны траума болон гений одоо ийм суурь өгөгдөл буюу санитар магадлал байх юм бол гэж. За тэгээд 3 дахь болохоор хүрээлэн орчны нөлөө. Энэ бол мөн л ижилхэн одоо гэр бүлийн нөхцөл байдал, сургуулийн нөхцөл байдал, сургуулийн орчин зэрэг зүйлүүд бол ороо авчина. За тийм байдаг. За гэхдээ сүүлийн үеийн судалгаанууд юг харуулж байна вэ гэхээр одоо энэ учир шалтгааны суурь энэ шалтгааны судалгаанууд бол ер нь ач холбогдолгүй байна. За гэхдээ
хамгийн их чухал зүйл нь болохоор бага насны хүүхдийн хүчирхийлэл. Энэ хүчирхийлэл дотроо бол бүр ингээ physical abuse буюу бие махбодоор нь зодох тий. Шийтгэх. Хоёрдугаар болохоор үл тоомсорлох. Сэтгэл зүйн болон биеийн хэрэгцээг нь хайхрахгүй байх. За мөн одоо бэлгийн хүчирхийлэл үзүүлэх гэдэг бол одоо бүр бусдаасаа давмгай ийм хүчин зүйл юмаа гэж судалгаагаар харуулж байна. За тэгэхээр одоо бол Монголд өрнж байгаа нэг сэдв бол хүүхдийг морь унуулад өвөл тахиулна гэдэг байгаа шүү дээ. Маш олон одоо чанарын судалгаа гэж хэлж болохгүй ч хүүхдүүдийн өөрсдийнх нь ярилцлагыг нь хүртэл уншихад бол бид нэр яаж зоддог, яаж үл тоомсорлдог, тийм хоолгүй өдөржин ажилуулдаг. Энэ бол Монгол улсад хуулиар хоригдсон зүйлүүд байгаа байхгүй тийм хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн мүлжлэг бүгд явж байгаа. Тэгэхээр энийг одоо энэ маань одоо ийм нэг бие дээр нь үзэгдэх хор охирлоор бид нэр төсөөлөж магадгүй. Гэтэл ирээдүйд тухайн хүүхдүүд нийгмийн гишүүн болоод өссөд хөгжөөд явна. Тэгэхээр энэ үед одоо ямар хор өнөөлөл учрах боломжтой эрсдэлтэй байгааг нь одоо бид нэр хараалцаж үзэх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр шинж тэмдгийн учир шалтгааны хувьд болохоор ийм байна. За энэ дэр нэмээд дахиад нэг өмнө нөгөө хэлсэн symptoms дээр нэмээд нэг юм хэлэхэд энэ за хэд хэдэн судлаач нарын Histrionic Personality Disorder гэдэг юм бүтээл ном байгаа. Энэ номон дээр болохоор HBD-тэй hysteria-тэй хүмүүсийн temperament буюу монголоор одоо шүү temperament гэж байгаа. Темпераментийн онцлогуудыг нь гаргасан байна. За нэг нь болохоор тий шийтгэл өвдөлт ямар нэгэн тийм завиураас зайлс хийдэг шинж чанартай байдаг. За тэгээд хоёрдугаар болохоор маш их юм алдар гавья хүсч ирмэлцдэг. Энэ нь болохоор одоо түүхэнд байхгүй хамгийн анхны хин нэгэн болох хүсэл сонирхолч юм уу те аль эсвэл хин нэгэн хүмүүс хизээч бодож санаж байгаагүй зүйлийг бодож санаж гаргахыг хичээдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүд ихээр яг нэг өөрийгөө яриад байгаа шиг санагдав. За 3 дугаарт болохоор шагнал урамшуулалт хит автсан хамааралтай байдаг. Ямар нэгэн зүйл хийж л байгаа бол түүнийг нь нийгмийн болон материаллык ямар нэгэн байдлаар урамшуулж ийж л одоо мотивацчдаг. Сэтэл төрдөг юм те. За тэгээд 4 дугаарт болохоор юм тууштай байдал буюу агла persistence гэдэг зүйл байдаггүй. Ийм амар том зүйлүүд хүсдэм мөртлөө түүнд ерөөсө тууштай шүү дээ. Нөгөө нэг гүйхэн шилжимтгий сэтгэл хөдлөлөөрөө маш олон зүйлүүд рүү шилжээ явцдаг. Гэхдээ яг үүндээ бодит байдал дээр тэр хүсэж байгаа зүйлдээ хүрэхийн тулд энэ persistence болон resilience гэдэг шин чанарууд байх ёстой байтал. Энэ л хөнгөн хуумгаалсан гэж бол хэлээд шүү дээ нэгсэн дөө. Ягт. За тэгвэл одоо бас нөгөө мэрэгчлэтнүүдэд зориулсан нэг зүйл хэлэхэд энэс мөн хүн одоо бид нэр сонсож байгаа сонсогч манаас өөрсдөө болон эргэн тойронд нэг assess хийж магадгүй шүү дээ. Юу ягаад шинжилгээнд оруулаад за яг ийм зүйлүүд болж байгаагүй илүү би ингэдэг үлээ тэгдэг үлээ. Ийм энэ одоо шинжилгээ хийхдээ ашиглаж болох нэг хэдэн тип маягийн зүйл хэлэхэд гэхдээ мэдээж энэ типүүд нь бол өөрийгөө шууд онцлох гэсэн үг биш тэ. За гэхдээ сонирхолтой байдлаас хэлэхэд нэгдүгээр харагдах байдлаасаа өөрийнхөө өмсөж байгаа хувцас үсээ янзалж байгаа нүрээ хэрхэн бодож байгаа ч юм уу тэ. Эсвэл одоо янз бүрийн piercing-ууд шивэснүүд ч юм. За эдгээр зүйлүүдийг нь бол анхааралтай ажиглах хэрэгтэй. Гялцал байдал гэсэн үг шүү дээ тий. Гялцал яг бүх юм нь төсвөртэй ер нь бол тиймэрхүү хувцаслаж явж байгаа хүмүүс байгаа даа. Эдгээр дотроо юу хэлж байна вэ гэхээр жишээ нь биеийн аливаа хэсгийг гаргасан хувцас, задгай хувцас бүр хитийдсэн одоо шивээс ингээ бүх бие одоо сүүлийн үед тэр шигт нь ингээд хараар шивдэг болсон байлаа шүү дээ. Зай байхгүй хаваар болгодог. Магадгүй одоо тэд нар үсээ янз бүрийн тод өнгөөр будах үсний стилийн хувьд бол бас янз бүрийн хитийдсэн ямар үсний цэцэлтэй хитийдсэн гэх юм мэдэхгүй байна. Гэхдээ одоо анзаараад анхаарад үзэж болно тэ. Тэгээд бидээ зүүж байгаа энэ гоёл чимэглэлүүд 10 хурундаа жишээ нь алтан бүгд зүүцсэн хүн байх ч юм уу тэ. За хоёрдугаар болохоор зан үйлийн хувьд ямар нэгэн түүх
story telling хийхдээ түүх ярихдаа түүнийг хит дүүл гэж ярьдаг. Болоогүй зүйл болсон юм шигээр ярьдаг тийм. Зан үйлийн хувьд болохоор зүгээр офис дээр ч юм уу найзуудтайгаа байж байгаа мөртлөө хин нэгэн рүү ийм бэлгийн сэтэлтэй үйлдэл хийх. Сэтгнэт тийм ер нь. Сэтгнэх тийм. Гэх мэтчлэн. За 2-р 3-р болохоор яриан дээр яаж явах боломжтой вэ гэвэл нөгөө үг ярианы хувьд хиллэгийн хувьд хоорондоо авцалдаагүй логик дараалалгүй зүйлсийг ярих. За 4-р болохоор эдгээр бүх зүйлүүд нь хаанаас улбаатай вэ гэвэл бодлоос нь улбаатай байгаа. Бодол яаж явагдаж байна? Тэрний илрэл бол хэл яриа болно, зан үйл байдаг. Тэгэхээр бодлын үйл ажиллагааг бас анзаараад үзэж болно. За ер нь бол бусдын бодол болон бусдын сэтгэлд маш амархан хувирдаг, өөрчлөгддөг, юм зүг байдаг гэсэн үг тийм. За дараад нь болохоор танин мэдхүн хувьд яадаг вэ гэвэл ерөнхийдөө танин мэдхүн чадварын төвшин бол энгийн байдаг ч гэсэндээ энгийн байдаг гэж байна. Тийм учраас заавал танин мэдхүн өөрчлөлт бол хайгаад авах шаардлагагүй байна. Дараад нь болохоор impulse control буюу энийг болохоор монголоор өөрийнхөө хүсэл сэтлийг удирдах чадвар тийм. Гинтийн хүсэл сэтлийг удирдах чадвар. Ийм чадварын хувьд болохоор сул байдаг. Тийм учраас нөгөө гүйхэн хувирамтгай шин чанарууд нь гарч ирдэг байна. За тэгээд эдгээр энэ одоо impulse control сул байх учраас ямарваа нэгэн гинт хэрэгт орооцолдох магадлал өндөр, аль эсвэл санхүүгийн сахилга бод сул харилцааны асуудалд байнгын ордог ч юм уу тийм. Янз бүрийн одоо өдөр тутмын асуудлууд одоо түгээмэл тулгарч идэг бол за дараагийн нь болохоор аливаа нөхцөл байдал ямарваа нэгэн зүйлсийг шүүн тунгаах чадвар бага. Англиар бол judgment гэж хэлж байгаа. Poor judgment те ямарваа нэгэн зүйлийг одоо зөв буруу, сайн, муу гэдэг дээр judge хийх юм аа те. Эдгээр чадвар ч гэсэн ялгаагүй шүү дээ тий. Энэ хүн миний найз байна уу, дайсан байна уу, снаг шилэх гад байна уу, үгүй байна уу гэдгийг хүртэл сайн ойлгож чадахгүй байгаа нь шүү дээ. Нэгс нөө энэ миний найз юм чи би энэ хүний анхаарал над дээр байгаад шүү дээ гингүүтлээ нөгөөт нь шил ашиглах гад хамаг анхаарлаа өгөөд байж идэг ч юм уу тий. Тэрийг болохоор нэгсэндөө энэ хүн яг ямар цаанаа санаатай байна гэдгийг болохоор ойлгох чадамж нь олмоо гэж бол хэлээд байгаа юм дээр тий. За ийм байна. Иймэрдүү өнцгүүдээс нь одоо бид нэр assess хийж болно. Энэ ихтэй илүү мэрэгчлэтнүүдэд зориулсан одоо тип байлаа те. За. За тий. За тэгэхээр ерөөдөө histrionic hysteria те ер нь бол ингээд яриад үцхээр дээрээс ахуулаад нэг асуудлуудын нэг нь болоод байгаа зүйл нь эмэгтэй хүмүүс төр хитэх төлбөрдөг байснараа маш их тухайн үед асуудалтай болж ирсэн шүү дээ тий. За тэгээд тэрнээ бүр хамгийн аимшигтай зүйлсүүдийн нэг нь юу бас болдог байсан бэ гэхээр hysteria өөрөө тухайн үедээ болохоор эмэгтэйчүүдийн нэг өсөндөө гэртээ тухайн үед чинь одоо жишээлбэл нөгөө христийн шишин чинь бас дээрэс нь эмэгтэйчүүдийн жоохон эсрэг одоо нэг ариун байх хэвээр нөхрөөсөө өөр хүндээ болох гэр бүлээс гадуур харилцаа байх хэсгүй шүү дээ юм уу тий. Заавал нөхөртөө үйлчлэг гэртээ хүүхдээ хараад байж хэвээр шүү дээ юм уу тий. Тиймэрхүү ер нь бол үзэл баримтлууд бол маш олон. Ер нь бол тийм sexuality буюу сексийн тал дээр бол ер нь бол чанга байсан уу гэж хэлж болно шүү дээ тий. Тэгэхээр эднээсээ дээрээс нь бас нэг төрлийнх нь эмэгтэйчүүдийн тэгж дардаг байсан зүйлсүүдийн шинжилгээ ухааны аргаар эмэгтэйчүүд дарах гэж оролдог байсан орлогуудын нэг гэж хүмүүс бол заримдаа үздэг. Яагаад гэвэл тий одоо энэ хүн жишээлбэл эмэгтэй хүмүүс л ганцхан одоо нөгөө нэг hypersexual буюу секс их гээд байдаг. Тийм болохоор ингээд тийм хүмүүсийг болохоор яахан дүүл наачин сэтгцэн юм байх юм бол буруу ч гэдэм юм уу тий. Эрэгтэй хүн бол тийм байх юм бол that's fine зүгээр гэдэг юм ба тий. Тиймэрхүү байдлаар. За тэгэхээр саяны хэлсэнчлэн бас тэрэн дээр эмчилгээнүүд гаргаж эхэлсэн байгаа юм л та. Тэгэхээр тэрний хамгийн аимшигтай эмчилгээ түүхэнд байдаг бороо зүйлсүүд lobotomy гэж байгаа тий. Lobotomy. За энэ бол тусад нь сэдв гараад ярьсан ч болохоор зөв гэхдээ энэ дээр бол халт дурдъя гэж дуртахаас сонголтгүй яагаад гэвэл би hysteria-г дурдсан учраас lobotomy дуртахаас сонголтгүй. Яагаад гэвэл тухайн үед за 1930-аад онд болохоор энэхүү эмчилгээ нь болохоор гарсан байгаа. За яагаад гарсан бэ гэхээр за энэ гэрийн авгаанар гэж бол хэлж биднээс ярьдгаар тий. Гэртээ ингээд сууж байгаа ихнэр эзэгтэй хүмүүст ингээд юу яагаад байна
нөхрөө ингээд бүр залхаагаад байна. Ингээд намайг анхаарахгүй байна. Ингээд байна. Тэгээд байна. Ингээд ер нь бол маш одоо биднээсийн хилдгээр одоо тий ер нь бол маш их тийм анхаарал халамжлахороо итгэхийг хүсээд байна гэсэндээ одоо шилбэл нөхрүүд нь залхасандаа болоод чи одоо хүчтэй болцсон юм уу ч гэдэм үү тий эсвэл одоо байнгын нөхрөөсөө надаа одоо ерөнхийдөө нэг өсөр reassurance боيو байнга тийм өөрийг нь одоо нэг баттгсан одоо ингээд хамт ингээд ийм хүн надаа ингээд анхаарал байнга тавьж ирснараа нөгөө ихнэрүүд нь болохоор хангалттай хэмжээний өөрийг одоо энэ хүний ихнэрийн хүн надаас явахгүй гэсэн айцсаа даванд болдог ч юм уу тиймэрхүү юм байгаад байгаа. За тэгтээ тухайн үед энийг болохоор юу гэж үздэг байсан болохоор энийг болохоор сэтгцэн эмгийг ер нь бол өвчин гэж үздэг байсан баг. За тэгэхээр тэрийг тайвшруулах зорилгоор за нөгөөт одоо нөхрөө юу залхаахгүй тайвшруулах зорилгоор лоботоми буюу биднээс нэг өсөндөө тархины уртлын хэсэг буюу биднээс одоо фронтал лоб юу тархины урд хэсгийн болохоор хэсгийг авах тийм хагалгаа ер нь бол хийдэг байсан байна. За тэгэхээр энэ нь болохоор яадаг хүмүүс хөвтлээ хийдэг байсан бэ гэхээр ганцхан болохоор юм хистериатай хүмүүсээс илүүтэйгээр ер нь бол өөрийгөө удирдах чадахгүй байх. За тэгээд хитрхи их нөгөө нэг тий түрүүний хэлсэн ч хитих эмоц үзүүлдэг тий хитих хурц үйлдэлүүд хийдэг, хурц зан аваар гаргадаг. Тиймэрхүү хүмүүст болохоор лоботоми тухайн үед болохоор хийдэг байсан ба яг бол тайвшруулах зорилготой гэж бол хэлж байгаа аахгүй юу? Ер нь бол тухайн үед арддаг байсан. Тэгэхээр энэ бол маш аимшигтай юм зүйл хийдэг байсан. Нэг бодлоо тархич онгоолгоо тэр таксиг аавна гэдэг чинь бол аимшигтай зүйл шүү дээ тий. Тэгээд энэ яадаг энэ бол маш их юм бол хийгдэг байсан тайвшруулах зорилгоор. Тэгээд ингэснээс болоод маш олон хүмүүс болохоор хөгжлийн бэрхшээлтэй болсон асуудлууд байгаа. Зарим нь хэл ярианыхаа чадварыг алдсан, зарим нь болохоор явах чадвараа тий алхах чадвараа алдсан. За ер нь бол маш олон төрлийн соггууд ер нь бол үүсдэг. Мэдээж тархиныхаа нэг хэсгийг авцсан юм шиг мэдээж тухайн тий олон төрлийн асуудал үүсэн тодорхой шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар тухайн үед яг нөгөө шинжлэх ухаан хөгжөөгүй байсан үед энийг хүмүүс итгээд энэ эмчилгээг болохоор маш их хийлэгдэг байсан байгаа хүмүүст. Тэгэхээр нэг хамгийн ингээд аюултай зүйл нь хэрвээ шинжлэх ухаан буруу тал руугаа хөгжих юм бол ямар их аюул заналт нийгэмд үүсгэж болох вэ гэдэг болохоор энэ нэг жишээ болохоор энгийн жишээ харуулж бол чадж байгаа тийм. Ягт. Тэгээ зарим тохиолдолд дийлэнхтэй бол ер нь хүчээр аваачаад хийчихэж байгаа. Сэтгцэн эмгэгтэй хүмүүс бол одоо нийгэмд байх нь аюултай гэдэг. Одоо хүртэл ер нь бол бид нэг сэтгэл судлалын судлагдсан салбар байдаг нь болохоор global mental health гэдэг том салбар байгаа. Энэ бол дэлхийд дахина улс гүрэн үндэстнүүд соёлын ялгаатай байдлаас улбаалan, шинжлэх ухааны хөгжлөөс улбаалan сэтгцэн эмгэг сэтгэл зүйн тулгымцсан асуудалд хэрхэн хандж байгаа тэр хандлтыг өөр нь судалдаг ийм салбар. Тэгэхээр Монгол болон одоо энэ зүүн өмнөд Азийн улс орнууд Филиппин, Индонез гэдэг ийм хөгжиж буй буурайгаас хөгжиж буй ийм орнуудын хувьд яадаг вэ гэвэл өдний хүртэл ер нь 5 6 7 10 жилийн өмнөх хүртэл бол энэ сэтгцэн эмгэгтэй хүмүүст хэрхэн хандж байгаа хандлага тэр хүмүүсийг хэрхэн эмчлэх одоо тэр хандлага тий яаж эмчлэх ёстой вэ гэдэг хандлагын хүртэл ер нь бол зөвхөн сэтгцэн эмгэг дээр тулгуурлаж сэтгцэн эмчнэр бол хамгийн зөв гарц гаргалгаа тэд нар юу хүссэн дураараа бүгдийг нь хийх ёстой. Мэдрэлийн эмчтэй хүмүүс байдаг шүү дээ тий мэдрэлийн эмч дээр очивол тий бас тий. Гэхдээ яг энэ тохиолдолд сэтгцэн эмчийн тухай сэтгцэн эмчнэр одоо бүгднийг мэдчихэе. Сэтгцэн эмч эмээр болон эмчилгээний аргаар эмчлэх ёстой. Сэтгцэн эмэгтэй хүнийг бол нийгэмээс тусгаарлаад байж ах хэвээр гэдэг чинь Индонезийн хувьд бол хөдөө орон нутгийн газруудаар нь сэтгцэн эмэгтэй хүмүүсээ хүлээд оосорлоод гинжлээд ингээ нэг өрөөнд харах өрөөнд ингээ хорчдөг ч юм уу тий. Тэгээд тэд нартай ингээ хоол өгөө байж амтэн шиг ингээ тийжээж идэг. Монголын хувьд болохоор хөдөө орон нутагт мөн одоо зарим нэгэн хүмүүс сонссон жишээгээр бол тий чөтгөр шүглчлээ бидэн муу юм хорогдчихлоо сүнс хорогдчихлоо гэд лам бөө авчирч ном уншуулах эсвэл зарим тохиолдолд нуруунд дээр ингээд маш олон шахуурт хүртэл юм тохиолдол гарч ирсэн байна. Бөө сүнсийг зайлуулах чааг. Тэгэхээр эдгээр хандлагууд энэ зүйлс бол одоо өдний хүртэл сайхны хүртэл байсаар ирсэн одоо ч гэсэндээ байна уу гэдгийг бол бид нэр анхаарч авч үзэх хэрэгтэй байгаа ийм зүйл байх.
За. Тэгээд өнөөдрийн ерөөхдөө сэдвийн талаар хоёлоо бол хангалттай ярих гэсэн юмнуудаа бол ярьчих шиг боллоо гэж үзэж байна. Яг энэ дээр нэмээд би илүү нөгөө нэг эволюцийн талаас нь бол яагаад тэгвэл хүмүүс яг иймэрхүү тий зан төлөв гаргахаар яагаад бидний зүр attention seeking буюу анхааралтай хүмүүсийн анхаарлын дүд байхыг хүсээд байгаа. Яагаад энэ цаашаа ер нь бол энэ маш олон одоо биднүүсийн сэтгцийн эмгэг нь дээрэс нь биднүүсийн өмнө нь эволюцийн туршид дасан зогчиж амжаагүй байхдаа ер нь бол бидний бие мах бодийн хөгжил сэтгэл оюун санааны хөгжлөө нэг өсөндөө нийгмийн хөгжлөө болохоор дагаж болон орчин үеийнхаа хөгжлийг дагаж арай гүйцэж амжаагүй байхад үүсээд байгаа. За жишээлбэл биднээс одоо маш их түгшүүр гарч байгаа. За маш олон энэ түгшүүрийн байдал үүсэж байгаа ч гэдэм үү тийм иймэрхүү стресст орж байгаа ч гэдэм үү. Иймэрхүү зүйлс одоо хамгийн энгийн жишээ гээд үзэх юм бол дээрүүд стресс гэдэг нь өөрөө маш чухал зүйл яадаг байсан. Эволюцаараа харах юм бол биднээс ан амтан та байж ах ан амтан тий ойдун амьдэртэй агууд амьдэрдэг байх үед ч стресс гэдэг маш чухал зүйл байж байгаа. Одоо болоод ирэнгүүт тиймэрхүү стресс болохоор шаардлагагүй юм бол энэ бол evolutionary mismatch гэдэг. Тэгэхээр яг өмнө нь яг ийм attention seeking буюу анхаарал татдаг юмнууд нь болохоор амар тухайн үед агууд амьдэрдэг омгоор амьдэрдэг байх үед хэрэгтэй байдаг байж хагаад одоо үед тэр нь болохоор зарим хүмүүс ихээр илрээд тэр нь болохоор энэ болохоор нийгмийн харилцаанд ороход хүндрэл үүсгээд байгаа тохиолдлууд бас байгаад байгаа. Тэгэхээр эволюцийн талаас нь ярих боломжтой. Гэхдээ нэг цаашаа болохоор эволюцийн шинжлэх ухааны талаар ярих та. Тэрэн дээр болохоор олон эмгэгүүд эволюцийн талаас нь яаж тайлбарлах гэдэг талаар ярих гэж бодож байна. Өнөөдрийн дугаар тэгээд алгазины хоёлоо нэг цаг даваад явцсан байна. Тэгэхээр ерөөхдөө ихэнх чатгаараа мэдээллүүдийг олголоо гэж бол бодож байна. Тэгээд таанус хэрвээ бид хоёр өнөөдрийн дугаарыг сонсоод ямар шүү байна гэд ер нь бол хараарай. Бид хоёрын ярьж байгаа тийм ойлгохтойгоор илүү байна уу эсвэл тэ энэс цаашаа биднес ер нь ямар шүү байдлаар энгийн яриул зүгээр байна. Эсвэл зарим үг хэлэх нь англиар ашигласан зүгээр байна уу тэ эсвэл монголоор нь байвал зүгээр байна уу тэ тэр тухай бүгдээрээ хамтдаа ярилцаад ингэ туршаал үзье. Тэгээд та бүхэн асуулт өөр ямар нэгэн байдлаар тэ биднээсээс дахиад өөр шин дугаар дээр шин ямар нэг сэтгцэн эмгэгч юм уу эсвэл судалтай холбоотой зүйлсийг хэрвээ асуумаар байх юм бол манай комент хэсэгт үлдээгээрэй. Эсвэл манай Instagram хаяг руу болохоор байнгын шууд DM-ээр болохоор бичиж болно, мессеж явуулж болно. Эсвэл Facebook-оор ч явуулж болох байгаа. Тэгэхээр бид тэр болгоноос харж агаад дараагийн дугааруудаа хараад хийгээд явж болно. Гэхдээ одоогийн бит байдлын хоёрын болохоор бодсноор бол ерөөдөө бол сэтгцэн эмгэгүүд дээр нэгээр нь болохоор яриад явъя гэж бодож байгаа. Гэтэ энэ бол мэдээж өөрчлөгдөх боломжтой тий. Дараагийн дугаарууд бол сонирхолтой зочдтой дугаарууд бид нар бэлдэж байгаа. Нэг нь бол Монголын MIU их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн багш Jennifer Wolverton гэдэг профессорыг урьж оролцуулж байгаа. Тэгэхээр мөн одоо Польшийн шинжлэх ухааны академийн философи танин мэд хүн хүрээлэнгийн судлаач Wojciech гэдэг эдгээр хоёр зочдын дугаар маань одоо бэлтгэгээд явж байна. Тэгэхээр тэр болгоныг алдалгүй сонсох хүсэх юм бол манай дугаар дээр лайк дараад манай суугийг subscribe хийгээрэй. Тэгэхээр дараагийн дугаар илүү сонирхолтой байлгаж чадна гэдэгт бол итгэлтэй байна. За тий. За тэгээд бас нэг шинэ мэдээг ойлоо хэлэх мартсан юм шиг. Манайх одоо in person биеийн студитэй маягийн юм шиг юмтай болж байгаа шүү дээ. Тэгээ өөрсдийн гэсэн яг биечлэн хийх гэм газартаа бол Монголд болж байгаа. Тэгэхээр та одоо яг камертай биеэрээ яг суугаад нөгөө зочинтойгоо ярьж байгаа. Тиймэрхүү цаашдаа алга дугаарууд маш олон гарнах. Тэгэхээр тэр дугааруудыг бас алдахгүй таад үзэх хүсэх юм бол subscribe хийгээд түрүүнээсэнчлэн маасууг өдөр бүгдэн дээр нь лайк дараад дагаарай гэж хүсье. За. Тэгээ өнөөдрийн дугаараа ингээд өчигдөр хэлэх зүйл байхгүй бол дуусах уу? Тэгээ дараагийн дугаарууд дээр философийн судлаачаас юу асууламаар байна? Сэтгэл судлалын профессороос мөн юу асууламаар байна? Тэдгээрээ бид нар лөө Facebook болон Instagram, YouTube-ийн энэ дугаарын доор комментэн дээр ч юм уу үлдээгээд илгээгээрэй. За баярлалаа. Энэ хүртэл сонсогчдоо бүгдэнд нь баярлалаа. Тэгээ өнөөдрөөс ахуулаад биднээс чадхаараа болохоор дугаарууд болохоор хийгээд явах болно. За тэгээ цаашаа маш олон зүйл ер нь бол төлөвлөсөн байгаа. Тэгэхээр одоо биднээсийн нэг итгэж байгаагаар бол биднээс үйл ажиллагаа тогтмол явуулаад бүх дугааруудаа бичээд маш олон өөрөөс олон ивент зохиох бодолтойгоо. Тэгэхээр тэр бүдийн алдахгүй байханд бол та бүгд манай YouTube суваг болон Instagram, Facebook-ийн дагаарай. За тэгээд дугаараа үгээр өндөрлүүлье. За баярлалаа. Баярлалаа. Баяртай. За баяртай.